Агаа нэрийгээ дэмжих гээд ирсэн байгаа мэргэ. Агаа нэрийн шинэ жил болж байна. Why we put together this performance, okay? All right. Amazing, amazing. The snowflake hip hop dance. Thank you. You can't make it drunk with a dame and get it warm. You can't make it warm. More than 5 over your bank to get it warm. Roll up like that sun, you get it warm. Put the fit it warm. Can you get it warm? Hold up, you wanna work back. Let me get look at it. Right, she got the ball down. Throwing it up, she drank a little bit, no throwing it up. But I'm only dealing with fruits that wanna cut mine. If you agree, you want done, get it, go to get it played. Late night on BB Uncut. Let me do my thing. I mean, do your thing, let me do my thing. Move that thing, let me move that thing. Come on, move that thing, let me move that thing. So do your thing, let me do my thing. Pump it up. Me girls, the people out there who do it for the love. And believe me, I'm not dissing anybody out there who's trying to get paid. I'm trying to get paid too. But I got one question. Whatever happened to the heart? What caused the passion into the heart? The niggas, you make that energy to one stop. I dance around the land, I'm enjoying it in the park. Where the mission was expression, I'm only the top charts. I don't know that I'm wanting to blow back. We even sold the passion to the flows and the tracks. Radio's lacking, control my passions. Assholes doing it, so we're gonna take it back. Before beats 100 G's a pop. All you need to do is a people top and a beatbox. Hip hop without the B-boys like Sheltos. Only having 2 strikes. Hip hop. За 9 бай ангийн нарах байна. За таасаа юу хийв? Би сая хятад бүжиг бүжгэлсэн. Тэгээд бас 9-р ангийнхнаараа хипхоп бүжиг бүжгэлсэн. Ямар санагдав? Сандар уу? Үгүй ингээ 2 жил орсон болохоор сандрал гайгүй байлаа. Гол асуудал нь ингээ хүүхдүүд нь тарж батраа жоохон хэцүү лээ. За. Баярлалаа. Сайн байна уу? Нэрээ хэлээрэй. Намайг Халиун гэдгээ. За таасаа юу хийв? Би сая ингээд баахан бүжиглээ. Би ингээд хятад бүжиг бүжиглээ. Тэгээ ингээд бас ангиараа ингээд нийлээ. Тэгээд бас нөгөө ангиараас нийлээд бүжиг бүжиглсэн. За ямар санагдав? Сандар уу? Ер нь сайсан дээр хараад ерөөсө сандраагүй. Тэгээд жоохон халуун цаас тэгээд ингээд алдчихгүй гэж айгаад байсан аа. Өөр юм байна. Ер нь хамгийн хэцүү зүйл нь юу вэ? Хамгийн хэцүү зүйл нь үү? Хамгийн хэцүү зүйл нэг байсан бэ? Нэг хэцүү зүйл байгаагүй. За та гур нэрээ хэлээрэй. Өөрийн тэе. Аноочин, Анонго. За таасаа та гурвсаа юу хийв? Бүжиг бүжиглсэн, хипхоп бүжиглсэн. Бүжиглээ. Сандар уу? Амар сандарсан. Би бас амар сандраг зөрч юм. Жоохон. Ямар нэгэн алдаа гаргасан бүжиглээ. Гаргасан. Босртоо ингээд жоохон муухай. Би ингээд хүмүүс бүгдээрээ ийшээ хараад ингээд алгаад очиж байгаад би ийшээ алгаад очиж байжсэн. Дараа жил ч тийм яг энэ дахиад шинэ жил яг өөр дэвлэх зүйл байна уу? За чи дууга гоё дуулаарэ. Дуулж чадахгүйсэн амаа хөдлөг.
Хоёр хосын мужиг үзүүлэх га. Болох юм болохоор л болно да. Оо, за хосын мужиг үзүүлмээр байна. Баярлаа. За баярлалаа. Марлгаа гэдэг. За тасаа юу хийв? Сая хятад бүжгийн дараа тэгээд ангиараа 9-х дараа бүжиглэг бүжгийн дараа гоёлаа. Сандарсан юм бол байгаагүй. Зүгээр яг хятад бүжигний аян зөрөө тэгээд би бүр хөөе яана гэд баахан хөдөлгөөн алгасчихсан. Энд хамгийн хэцүү зүйл нь юу вэ? Хамгийн хэцүү зүйл нь энэ хооронд холгиод хувцас салхал байсан. Баярлаа. Соммоцхоно. Өнөөдөр бол 12 сарын 31-ний өдөр. Шинэ жил 2025 оны эсвэл өдөр байна. Тэгээд дэжтэй бид нар ингээд гоё өвөө маань юу 100к шилжүүлээ гэдэг тэгэхээр нэг гоё Санта Багц аваад тэгээд хөрөөд ирсэн дээ. Амар хурдан үрж ирсэн. Тэгээд гоё мөнгө өгсөнд өвөөдөө маш их баярлаа. Тэгээд шинэ жилийн баярын мэнд хүргэе. Тантай шинэ жилийн баярын мэнд хүргэе. Шинэ жилийн гоё тэмдэглээрэй. Барат. Тарооны их гэж байна. Хоёрт. Энийг бах юм. Энэ пицца гэдэг мэдгүй юм байна. Энэ юу л энэ тэр чист юм шиг харагдаж байна. Дээрээс нэг сос төрхлөж байж гадаа пеньо байж магадгүй. Тэг хамгийн сүүлж их нь махан дуурлахсаа тийм. Энэ 3 пицца аваад тэгээд ч хажууд нь штэ энэ гоё. Ёо chicken nugget, tater tots-ны pie аваад гэж яасан байна. Nice. Hello, enjoy. Тоги юу? Today is Arasa Channel. Okay. Шинжлэх Нас 24 хэлж байна. Тэгээд дүүрт хоёр хөрхөн болоод тэгээд өвөө минь шилжүүлсэн юм гэсэн. Уусан шилжүүлсэн мөнгөөр Санта Багц захиалаа мөнгө юу таны утсууд байна. Өөдөө байна. Хоёр хүн удахгүй очно. Тэгээд надад сайн байна. Мэргэш. Хоёр биш. бид нар юу ч идэхгүй байгаа ш. За сайхан болоорой. Энэжтэйгээр ер нь чихрэн бас нэг дуртай биш тий. Ер нь бол манай ирэх жоо хоолн дуртай. Чина. Яа. Энийг хийх. Энэ пицца нэштэй яг автомат гэсэн тийм. Энэ нөгөө сонголт юм байна. Нэмгэн гурилтай тий. Пиццанууд нэмгэн гурил. Би ер нь хөсгөртөнд дуртай. Манайхан нэмгэнд дуртай. Энэ хөсгөр юм шүү. Уус таанаас авах. Тий. Ти юу яасан? Таны мөрийн утсыг хардаг юм байна. Харсан уу? Мэргэ. Ангэрсэн. Яасан бэ? Жаа юм ярих. Эдгээр энэ пицца идэв. Эцэн баха. Таны төрс өдөр дээр миний төрс өдөр дээр эцэс гэж. 2025 оны хамгийн гой зүйл юу байсан бэ? 24 он төрсөн шүү дээ. Уусаа Миний төрс өдөр. Тэр хамгийн гоё. хамгийн гоё юм. Тэгээд юу боллоо? Тэгээд Бас ихтэй 25 гоё ясан зүйл бол ирэхэд бол математик татлаж аваад тэгээд ч математик амар сайн болсон. Тэгээд тэрэндээ бас амар гоё баярлж байгаа. Ингээ хичээгээд математик сайн болсон гэдэгтэй. Тоноор та. Тэгээд тэр бас амар гоё. миний хувьд хамгийн гоё нь Биш надад чи Зүгээр. яаж идэгаад нэг пицца идчих хөрхий. чи тэгээд тустай хараа миний цагаан модалхан бүгдээ дэжтэй өрөө. Суу. Миний хувьд хамгийн гоё нь үрчлээ. Дат зүгээр дээ. Яахад яа. Миний хувьд би ч бодож байгаа тийм бас ихгүй юм байна. Хөөе мэргээ би энд юм мэдэж болох уу? Яа хажуудтай мэрэг ингээд зургт үтцсэн тэр. Гой шинжил алсан сэтгэл ямар юм мэрэг. Хоёулаа нэг. Сэтгэл хангалттай байна. Маш сэтгэл хангалттай байна. Бодсон уу?
Жил бодчих. Эм пепперони пиццаг харсаж нэг Казахстан ижсэн нэг тэр пицца санаад ороод. Нэг Казахстан дэжтэй явж байхдаа ингээ 20 пицца аваад нэг зүйл пицца нөгөөт нь пепперони пиццаас авахгүй. Нохот пицца биш. Томатодын тавьсан. Аа тэгтээ яа тэр меню дээр зүгээр пицца гэж бичсэн шүү дээ. Чизтэй пицца байдаг шүү дээ, дан чиз. Тэр пицца гэж хасмахгүй пепперони зэрэг хийчихсэн. Тэгсэн чи Казахстан тэр дан чизэн дээр томато хийчихдээ юм байна. Хонь аваад ярина. Яа тэгээд хідүүлээ бараг барж дуусгал уу гэж. Яа бүр Казахстан миний хувьд болохоор ийм айгу энэ жилийн айгу нэг тийм амар тийм адал явдалтай аялал байсан гэх юм уу. Өмнө тэгэл одоо солонгос Япон эдэр чин гоё байсан ч гэлээ их тийм энэ юм Казахстан болохоор ийм киноны хэсэг шиг ийм санаа нь бас буусан үлддэг. Тийм бараг л ер нь бол амар гоё юм бэлээ. Үнэхээр гоё уус амар цэвэрхэн тэгээд дээс нь хот тэр нэг юм хажуугаар нь өнгөрөх бүсээ вау гэж хэлж явдаг юм би. Гэтэ хамгийн тэр явхад ер нь зүгээр онгоцоор нисэн л зүгээр санагдсан надад. Энэ Казахстаны аяллыг штэ одоо нэг киногоор дүрсүүлвэл штэ нэг комеди киноноор ярьж штэ нэг хэдэн хүмүүс штэ нэг амар бүтлгүй адал явдал те. Нэг тиймэрхүү л штэ яг аяллаасан нэг тий. Яа ташаан та гэвтэ тэр юу баха ягаал нэг тэр комеди кинон дээр чи мэдгүй гів гэдэг штэ машин нэвдрээ тэгэл нэг ингээд зүгээр хааны газар штэ нэг машингуу ингээд яваа сууж байдаг штэ нэг тийм бүтлгүй амьдралтай нэг тиймэрхүү аяллаасан. Гэтэ тэгээд тэр амар гоё инээдтэй. Хиний зөвлөгөө зүгээр л онгоцоор нисээрээ гоёсэн. Гэтэ яг хөө машинаар явсан ч болно л доо. Гэтэ амар тийм судалгаа сайн хийж одоо тийм юу муугаа сайн хийж ижил явбал зүгээр л гэж би бодсон. Гэтэ ер нь онгоцоор нисчүүл зүгээр. Машинаар явбал амар тийм киноны нэг юу шиг л сайхан адал явдалтай очих байх гэж бодчих. Адал ав тийм байсан. Хамгийн инээдтэй нь л энэ хүүхэд манай мэргэн дүү яг 7 илүү 8 сартаа зөв шууд ингээд 1000 хэдэн километр штэ зөв шууд машинаар авцсан. Тэгсэн тэ мэргийн тэр аль мэргэн сэтгэл ямар энэ тэр үа чаа сэтгэлээ нөө Казахстан аялал тэр Энэ жил ямар улсаар аяллаа? Энэ их явсан айгүй явсан шүү. ингээ мэрний ингээ пассвортыг харсаж ингээ 5 улс штамп дарц 5 улс гэж 5 улс шүү дээ. Анаа ядгаар штэ 5 улс штамп даруулахад нэг хэд болсон юу хэдэн жил болсон гэж. Энэ нэг жилдээ доор 5 явж шүү дээ. Харин нэг настай таа. Хаашаа явсан хэлчих юм уу? Мэргээ. За хэлээрэй. Хамгийн их цаашаа явлаа мэргээ. Зөөр жидүүлээ чинь. Токио явсан тийм. Өсөлтөөр 24 оноо. Үгүй Хаашаа явсан хэлж. мэргээ Казахстан явсан. Хайнан явсан. Тэгвэр чинь. Тэгээ сая Бали явчаад ирлээ. Тэгээ сая чад 3 болчихсон. Дамжиж та усуудаар дэмжиж явж байгаа шүү дээ. Нэг хацад. Тэгээ Солонгос орсон. Тэгээд 4. Орос Казахстанаар дэмжиж явах Казахстанаар орохдоо шүү дээ. Орос руу ингэ дэмжиж явсан шүү дээ. Тэр Оросын газар 1200 км машин явсан шүү дээ. Тий. 2 өдөр, бүтэн өдөр. Тий. Тэгээд Монголоос Баян хэмт 1200 2 өдөр. Баян ямар аймаг орсон за хэлээ. Баяулга орохдоо Эхлээд Өвранг ороод, Өврангаас цаашаа Баянгор. Баянгор ороод, Баянгороос цаашаа Ховд ороод, Ховдоос цаашаа Говьлтаа, тэгээд Баяул гэж хэлсэн бид нар. Тэгээд Монгол улсын баруун хэлээр. гэж яваад. Тэгээд яг энэ өчүүхэн хэсэгт хадарсан зүйл болсон. Тэгээд тэр хадарсан зүйлийг бид нар татчихсан. Тэгээд цаашаага сайн болсон шүү дээ. Ташаан таас амир хатуу чанга газар илээ гэж. Яа. Орчод Бид нар машинтайгаа явсан манай машин хэл гаргаагүй. харин. Тэгээд бид нар тентнийг хоноод sorry. Тэгээд өглөө нь машин авахгүй. Утсан боловч гараагүй бид нар. Тэгэл бид нар чинь айгу бөөнөрө балмагдаад яха мэдгүй. Тэгээд тэнд айгу сайхан сэтгэлд оюунтай таарсан байт. Тэнэш нэг Монголын хэл хаалцсан тэр үү. Бид нар жоохон цагаа тулаа гарсан байсан. Хоёр дахь зөвлөгөө. Битгий цагийн юмыг тулга айл болох эрт гарцгаа хүмүүсээ. Бродкаст. Тэр үед яг нэг наадмигээр тавцсан. Тэгээд бид нар жоохон оройтсан байсан болохоор тэгээд буцах юмж боломжгүй. Тэгээд хоёрын дунд гацсан байхгүй. Хоёрын дунд гацсан. Тэгээ нэг Тэр л аюултай юмсан мөлий. Яг жоохон эрт гарцсан бол тэгээд Монгол руу буцаал аюул руу болчихсон байна. яа гэхдээ яг тэр Али
ингээд нэг залуу штэ яг аавгаа ятгах чагаад тэгээд штэ юу машиндаа суулгаад явсан. Яа тэгэл тэгээд баг 3 өдөр манай гэр бүлийн баг 2025 оны хамгийн нэг MVP-с нэг шээ. MVP хүмүүстэй таалаа. өнөөдөр мэдлэгээ авлаа тий. Тэгээд Тэгтэл тэр аялыг би бодохдоо бас нэг утга учиртай л байх гэж боддtiin. Тийм болол тэгэл сайхан юм. энэ зүгээр бидний аяллаар баг кино хийсэн ч болохоор. Тиймэрхүү аялал болсон яг Казахстан аялал. Казахстан бол их гоё байгаль гоётой. Тэгээд тэгээ бид нар тосч авсан бота ботана тий. Бас амар гоёсэн тий. Тэр өглөөний цай амар гоёсэн ботаныг хийсэн. Тэрийг нэстэ дахиад хийх гэж оролцсон. Тэгээ яг хангалттай тийм яг ботаныг их гоё олоогүй гэдэг нэлээд гоё болсон. Тэгээд бид явж хурж ирээд төгийн арт байгаа газараар явж ирээд. Тэрийг яриа. Энд мэрэгэн битгаар онгоцоор ирсэж ирээд. Тийм. Дахиад одоо ерхэд бол хэл гаргахад ч яг өмнө амар асуудал байсан. Альбарсаар фамили надад орсны билет олдоосаа гэж. Ерхэд бол өштэй нэг амар өрөвдөж байгаа гэвэл ч ташаандаа доцсон байхгүй юу? Бид нар бол нэлээд эрт доцсон ш нэг өглөөний 7:08 гэж манай машин аваад битгаар явж байсан машин. Тэгэхэд ч баг яг машин номер 400 хэд байсан ш. Харин бид нар бол баг нэг 400 хэдэн машин ингээд зогссон. Тэгэд өштэй ингээд яг аяа нэг юу тэр машин дайж хахад нэг юу анаа туулзаад нэг оюу танаа. Тэр оюу танаас ингэж Казахстанаас симэг ашиглаж дата гаццаад бүх хүмүүс цацаад тэгэд штэ ингээ бид нар ингээ юу ээж мэжтэй ингээ чадалт мадлаа тэгж ягдсан байхгүй. Тэгэд штэ тэр сагас сэтгэлийг хараад үзээд тэгэд штэ тэр охтын зөвшөөр машиндаа суулгаад тэг шууд явчих гээд битгаар тгийгээ ярьсан байхгүй. Тэгсэн чинь штэ ингээ яг оруулахгүй нэг учир нь штэ ингээ заавал яг ингээ гарсан хүмүүс энэ машин суух хэрэгтэй. Гарсан хүмүүс буцаад машиндаа суух хэрэгтэй. Харин тэгсэн гээд. Арсын хэл бол тийм л чанга. Харин тэгсэн гээд тэгээд тэр охны зүршүүд өргөцсөн. Тэгээд тэрэнд нь амар жоохон мохосон. Энэ Орсын хэл айгу нэг тийм жоохон юу аа. Дээр хизээлээс бас хизээний дээрийн дээр бас нэг төлөөж хаашаа явчихлаа. Бас нэг гарах гал цогсоол ясан бүтэн 24 цаг цогсоол ясан байхгүй. Энийг Оростой нэг юм болдог байхгүй дандаа. Тийм болохоор би нэг Оросод бол нэг туртай шээ. Хятад бол гоё шүү. Орсын байгаль гоё. Тэгээ Орсын нэг гоё байгаль нь гоё тэгэл нэг байгаль нууд. Тийм тэнэс тэр нэг мэдгээр хүмүүс нь бол нэг Орос уусаал нэг таалагддаг. Үнэ л хэлээ. Тэгээд тэр их замын туулаа машин дээр очих сэтгэл юм байсан бай. Өөрсдийнхөө машин. Air condition байгаагүй. Тэгээд тэр сууж авсан. Тэр нөгөө нэг Казахстанаас тэр хил рүүгээ нэг машин сууж авсан байхгүй юу? 48 цаг явж байгаа шүү дээ. Тийм 2 өдөр. Тэгээд тэнд нь air condition байгаагүй. Тэгээд нөгөө бахан хүмүүст явж байгаа. Тийм тэгээд машин дээр очиод хамгийн төрөлж юу гэсэн бэлээ? Яа судал дээр сууж ямар гоё тухтаан бэ гэдэг. Air condition асаагаад. Air condition асаагаад гэлээ. Тэгэл ч гэвь төнөд бүрэл зөнөр хүрээд гэсэн. Тэгэд ч Монголын хэл дээр асан гэж хуудсан. Нэг яалаа нэг интернет нь болохгүй байна гэдэг яг бааха бүү юм болоод тэг баг аавыг 3 цаг хүлээгээд. Би ч баг нэг ингэж яг аль дээр ингэж яг iPad-ын дээр Netflix-ээр нэг 2 кино ингэ татас болгоцсон байхгүй юу. Яаж яг бүр бүтггүй байл ч тэрийг нь үзээ тэгэж өөрийгөө хөгжөөнө гэд. Тэгэд ч тэр 2 киногоо ингэ үзээд дуусгачих яхад аав байдгүй. Тэгэл ч дахиад ч яг зүгээр нэг жоохон ингэ нүдэ анаа тэр жоохон хүлээж ястаа тэгээд аав найдгүй. Тэгэл л ч нэг хүлээгээл гараад хөрөөд ирсэж аав нэстэ гэс ч машин дээр очиж хурж ирээд яг гараад тэд ч яагаад ингэж амар удаа гэсэн ч өгөөний интернет нь олсонгүй гэл тэгэл баахаа гэл. Монголын хэл дээр интернет болоод тэгээд амар үзсэн. Тэгэл л ч яг нэг 24 цаг тэгэл баг. Яа тэгэл яг машин дээр унтаад машины арын судал дээр гоё хөлөө ингэж яг шуулуудаа тэгээд ч гоё унтаад хэвтэж унтаад би баг 48 цаг данх удаа штэ нэгтэж унтаад амар гоё унтаад би бүр штэ бүр амар гоё сэрээ тэгээд гэтээ хөрөөд ирсэн. Тэгээд гэрдээ ирэхэд энэ жал байж штэ тэгээд нэг өөдөж мөлхөө яд шин тэр. Яа сонсон соосонтой үнэхээр талархсан энэ зүйлийг сонсчод. Би одоо тийм air condition байхгүй хаар халуун удаа тэгээд 48 цаг явна гэж л би л аваад бүтэхгүй л гэж бодсон өөрөө. Хаар халуунд би чинь юм л дургуй ш. Одоо ингээд халуу цаал ил байж л байна. Одоо яаж явсан бол одоо яаж явах юм бол бүгд. Гэтэ манай онгоц бидний ээж мэрэгэн битгуур явсан онгоц хөрх онгоц байсан. Нэг жижиг хитгэн онгоц. Өнөөгийн онгоц тийм. Уучлаарай. Батараас Улаанбаатар хэлсэн онгоц. Тийм. Тэр онгоц Тэгээд бид нар амар гоё явж ирсэн та Казахстан бол үнэхээр гоё дурсгалтай. Магадгүй зүгээр бид нар онгоцоор явж ирсэн бол магадгүй яг ийм гоё дурсамжтай гоё хүмүүстэй очирч бас ингэж явахгүй орон дээр ингэж хүлээж иж унтах гоё кондишн тав машинтай байх. Ямар тийм үн цэнийг бол мэдхгүйсэн хаал гэж бодож байна. Тийм тэгэхээр энэ талчж байгаа. Яг хэвчээ энэ киногаар киног тавьсан энэ аяллаач байгаа кино ихэр. их орлого олно. Та нар штэ гөөст ингэж яг тэгж авч үзээр нэг амар адл авд дуртай бол юу алмат юу яг тэгж аваад үзээр энэ машинаар. Тийм тэгж авбал байгаль махлыг бол өөрийнхөө зүраараа сайхан юм бэлээ. Гэтэ гол нь айгүй тийм нэг юм юмыг бол нэг цагийн толгож ихэхгүй нэг судалгаа сайн ижил юм яваарай. Машин дээр ил гарч байгаа тохиолдол. Тэг машинаагаа тэгээд сод яадаг юм. За дараа нь тэгэл бид нар хурж ирээл нэг удаагүй 7 хоног жагаад хайнаа нь явъя л шүтсээ. Хайнаа нь гоё яасан ямар нэг тийм адл явдал. Амар сүртэй мал явдал бол байгаагүй л дээ. Тэгтэл ер нь хайнаа бол амар гоё амрах газар бол мөн гэдэгт бол хэлий. Гоё гэр бүлэрээ хүүхдүүдтэйгээ аялаад ирэхэд бол гоё л юм бэл. Тэгэхээр гоё. Тэр халуун нэгс тоцол.
Ер нь л штэ тэр Алматыг Казахстан явахдаа ерөөхдөө гоё байгалыг штэ харъя гэх тэгээ тийм зорилготой явсан. Харин тэгж яг хайнаа явахдаа одоо штэ нэг гоё зүгээр амрын хилдээ релакс хийж чилрээл тэгэл бай гэсэн тийм төлөвлөгөөтэй явсан. Тэгэл яг хөдөл төлөвлөгөө бүтсэн ш. Тэгээ сайхан гисэн цэлээг ууцаа хоёр хүн тэгэл сэлээл. Усан парк нэг гоё юм билээ. Тэр усан парк дэлхийг 3 байдаг. Усан парк тэгэл орж үзсэн юм бас хөөрхөн. Усан парк дээр би тэр юм ерөөс тоглож үзэж байгаагүй. Атлантис бол юм дээр анхны усан парк хайнаа нь бол тэгээд амар хөгжилтэй юм билээ, гоё юм бэл. Гэтэ би лав миний хувьд гэхэд усан паркаас илүү зүгээр нэг газрын паркууд илүү гоё санагдсан надад. Тэсний мисний ч юм уу тийм. Одоо бид нар хичээж байгаа Америк явна гэсэн төлөвлөгөөтэй одоо ингээд дараа жилийнхаа аюуг сайхан залбирж байгаа. Тэгэл хичээнэ бид нар. За танаа би таньсан юм асууя. За одоо тэгээд Америк явлаа гэж бодъё. Хамгийн түрүүлж аль газар явах вэ? Хаана очих вэ? Хай газар л өгнө. Америкийн аль хот аль мужид нь очих вэ? Хаана очих вэ? Холливуд руу л орчих штэ. Холливуд одоо юу л Лос Анжелес. Уусаа эле дуртай. Тэр улаан гүрийг би их үзэх хүсдэг тэр нөгөө. Тэр улаан гүрээ эле юм бэл үү? Би штэ тэр чинь Сан Франциско. Тэгтэл би Америкт очоод юуны түрүүнд зүгээр одоо нөгөө нэг юм шүний нэг амар гоё юм одоо ингээл нэг амар телевиз нэг амар гоё кино мэнээр гадаг гоё өндөр байлгооны донд байдаг шүү. Яг тэр донд очоод гудамжаар ингээл алхмаар ерөөс. Америк бол гоё гэдэгт бол би бүр 100-аас илүү хөвтөлтэй. Тэгээ хоёр дахь нь of course Disneyland. Disneyland чинь Америкийн хаана хоёр байдаг лээ? Орландо нэг нь Орландо, Калифорниа, нөгөөх нь Орландо, Калифорниа. Хамгийн анхны Disneyland Калифорнид зарагдсан мөлий. Тэр Disney өөрөө бүр яг байхдаа нөгөө нэг. Яа тэгээ угаасаа Disney чинь яг Walt Disney ч Америк хүн биз дээ тий. Тэгээ 1955 онд. Оо. Disneyland-аас нэлээд хөгшин байна гэж. Тэгээ дараа нь Орландод барьсан мөлий. Walt Disney Resort гэх. Тэгээ тэрний дараагийнх нь Токио. Яа. Тэгээд бид нар очих 40 жил. 40 жилийн хойг яа тий. Яаж та тэгвэл хамгийн сүүл байгуулсан юу ч юм. Тийм шүү дээ. Яа. Токиог бол юу нэг гоё юм лээ. Бид нар Бороод үед очсон тэгээ жоох усрахгүйс их тооцоо. Энэ халаанд очсноос л дээр гэж бодсон л 70 дээр тэгэл халаад цаа. Тэр бороо байгаагүй байсан бол яг бүх тоглоомнууд дээр яг тоглож явж байгаа байсан. Яг бороо байсан болохоор ч ингээ яг зүгш дойж амар хурдан болоод. Тэгээд ч яагаад. Амар гоё. Тэгэл Токиогийн нэг энэ хурцсан бол 3 Disney орж үзсэн. Миний хувьд энэ тэр 3 Disney хамгийн гоё нь Шанхай байдаг. Гэтэ Хонконгийг би санахгүй болохоор бас хэлж мэдэхгүй байна. Бүр батаач үзсэн. таны дараа нь ингэсэж байгаа Хонконг дахиж Disneyland тоглоно гэж бодож байна. Тэгээд одоо бид нар үлдсэн тоглоог үлдсэн Disney ингээл Франц, тэгээд Америкийн 2 тэгээд болоо шүү. Тэр нөгөө Филиппиний нэг хийжсэн юм уу? Universal болохоор бас их тэжгүй. Гэхдээ нэг тийм амар гоё бүү нэг юм амар Disney шиг гоё бол их санагдаг надад. Бээжингийн авч үзэхээр одоо бусдын бол мэдгүй л та дүүний юм тоглоом мод юм шиг санагдсан Disney. Үгүй Universal. Би бол тэр Kung Fu Panda дээр амар гоё тоглоом байх гэж бодсон. Тэгэхээр зүгээр нэг юм багтууд зориулсан дүүний юм. Өөр ингээд дүүний мүзүр зүгээр юм тавьсан. Тэнд жоохон гомцсон гэдэг. Тэгээ тэр тоглоомын талбай амар гоё хөгжилтэй байлаа гоё яг модон дээр явж байна. Мэргэн ах. Яа мама гэж. Тэгээд өөр газар тоглоом гэвэл Солонгосын тэр юу мөнүүд бас их гоё шүү дээ. Улгатай мотой тэр Everland эдгээр нас амар гоё санагтнаад л. Тэгээд баг 10 жилийн хүртэл хөтлөж идэм бил. Everland. Галзуу болох. Everland-ийг галзуу болох. Жиг утгараас галзуу байсан шүү. Мэргэн одоо очиход Disney явна тийм. Мэргэн анхныхаа Disney дээр очих байгаа тийм. Энэ ч 2 усан баг орсон энэ жил. Тэгээд энэ нас тэр өмссөн юм харалтай. Дээр нь хүрсэн. Тэр хишээж тэр. За голц. За. Ийм гоё нугас ширж өглөө манай найзууд. Баярлалаа. Thank you. Аригато, мерси. Энэ гахааны 감사합니다. The holiday seasons. Hi guys. Enjoy. Токио. За одоо ингээд шүн уулзаж байна хэдүүлээ. Өш орой уулзаж байна. Тэгээд бидний өнөөдрийн яг гол зоог болох Нуус. Так. Так. Манай будаатай нугсан төмөстэй. Тэгээд кимчитэй. Энэ болохоор гахай. Тэгээд мэдээж хамгийн гол юм бол било. Юу лээ? Сайн. Шампазаг. Бомбом пүри. Шилээ помпом пүри ч үлээ. За тийм үстэй. Тэр амттай. За тийм. Тэгээ янгой нуусалан гахаа өгсөн яг агиана болон залбаагаа бааш хайрлаа. Шинэ жилийн гой тэмдэглээрээ. Let's eat. Итадакимас. Эдгээр шашлаг гэдэг камер нэг баха. Тэгээ нөө шашлаг хаас гэж бичлэг хийжсэн юм. Левер нэг шашлагны газар байгаа шүү. Цирк ажил гэдэг шүү.
Бицгээ. Одохгүй бид нар залбирлын сүлээ бич. За идчихээ гэж солонгос өгдөө дээ. Ha? Энэжи гоё юм хийсэн байгаа. Тэрийг удахгүй үзүүлнэ. Мани могоо за. Мани могоо нэг хідэрэл гэсэн утгатай л дээ. Хэсэг гоо. За амттай идчихээ. Let's eat. Hi guys. За одоо цаг хэд болж байгааг бид нар мэдгүйч. Бид нар ингээд жил болгоно залбирлын сэдв бичдэг байгаа. Тэгээд энэ жилийнхаагаа одоо бичихж байна. Гэтэ энэ жилийнхаагаа айгүй гоё бичнэ яагаад гэвэл би ингээд хүн болгоныг зурсан байгаа. Амтнаар. Тэгэхээр одоо би гэс харуулчих танд. Энэ бол би. Би бол дэгдэхээ. Тэгэд энэ бол мэрэгэн. Мэрэгэнт бол зүги. Тэгэд энэ болохоор аав. Аав бол зан. За. Тэгэд энэ төөгээ. Энэ бол яс мэлхээ. Тэгээд энэ өөрөө зураг мургийн зургийг. Тэгээд энэ болохоор ээж. Панда. За. Бичцгээе. Бас аз хүс гэсэн байл. Монголоос ерөнхийлөгч хэлж байна. Ямар юм бэ? За зүгээр. За ингээд. Хата guys. За. Нэг сарын нэг юм. За ингээд 2026 гарлаа. Манай өрхөн бас их сайхан буудлаа. Энэ жил их сайхан байх нэ. За дүүлээ сагой. За төлөө. За, төлөө. Сууж гинэ. Манай ингээд цонхоор талбайд шууд харагдаж байгаа. Скватрын талбай. Энэ нэг өндөр байлга байгаа үсмэл бүр гоё харагдах нэ. Yes. Энэ нэг өндөр цагаан мөр нуурдаага байлга жоохон саад хийгээд байна. Ваа. Бургер юм байна. А? Йоо. За маргааш тэгээд юугаа авчихсан юм чамгүй яах вэ? Тэгээд чиний ямар бодох юм бэ? Нөтөр жоохон юм авахгүй. Төөги. Багбуг идэгч. Багбуг идэгч. Тэгээд маргааш 5 гэдэг чинь 17-нд хоёр юм. Тэгээд багбуг идэгч л гэсэн. Тэгээд 7 настай байж байгаа. Хичээл орно guys. Уу. Хайр тийм маш тэрэггүй. Ер нь араагүй энэ ч төгээр баг. Баг хавхад Юу ч өдөр гарсан шүү. Ойрсоо дэлгүүр гараад. Оо. Ингээд ийм мартад орж ирээгүй сэтгэлдээ хэр байна. Сэтгэлдээ хэр байна. Дундаж. Сэтгэлдээ хэр байна. За зүгээрээ сэтгэлдээ хэр байна. Өнөөдөр маргааш бит хоёр дархан явна. 12 хоног байхгүй guys. Тэр гоё юм суух гэж байгаа.